Зохиолч Пүрвийн алтан туул тойрогт мөчлөг 14-р хэсэг. Тэнгэрийн улаачтаас тусламж гуйхыг хэрэндээ хичээсэн доржин хөлийг тушчхаад явуулахгүйсэн дэв бузрын сүнснүүдийг мэлмитэн харсан бүхтэн онгод тэднийг дарахаар галт зэвсэгнүүд нисэхэд тэнгэрийн суманд оногдсон дэв бузрын сүнснүүд ээрэн орилоод буйхлагдан унаж сарнин алга болцгоов. Тэнгэрийн суманд оногдож унсан доржин бузардсан бие бохирдсон оюу санааг цэвэрлэхээр бүхтэн их онгод түүнийг хэсэг унтуулж орхижээ. Муу муухай бузар буртгийн өвөр болсон их баг хоёр гэр шатаж удаан замхран үнс болон сарнив. Гэрийн үүдэнд хадагдаж газарт тэрчлэн завж байсан сөнөрвийн цагаан сүнсийг тэнгэрт дэгдээсэн бүхтэн их онгод дөнгөж төрсөн цагаасаа хар альбанд олзлогдон альбангийн иргэшээлд орсон тэрэм хүү жатагч хар сүнсний иргэшээлд орсон сүглэгмаа хар сүнсний хорлолд өртөж дэв бузрын сүнсэнд эзлэгдсэн дорж нарын биеийг цэвэрлэж тэдний тэнсэн сүлдийг дуудаж амин сүнсийг нь голлуулах их үлийг хийхээр ухаангүй байгаа тэдний биеийг авчруулахаар түшээдийг явуулав. Түшээд тэдний биесийг өргөн дамжуулсаар авчирч өмнө нь тавихад бүхтэн их онгод тэдний биеийг сүүгээр ариулан галаар засаад тэнсэн сүлдийг нь дуудан бөөлөв. Тэнгэрийн хар шувуу шунган нисж ирээд тэрэм хүүгийн дээрээс гялтгансан гэрэл дод унагахад өнөөхөд хүүгийн толгойд очиж тогтов. Энэ бол төрөх цагаасаа эхлэн альбанд эзлэгдсэн бяцхан хүүгийн тэнэж одсон биеийн сүлд байлаа. Бусад хорийн биед мөн адил сүлдээг нь дуудан тогтоож эзэн биеэсээ зайлан одсон амин сүнснүүдийг нь голлуулахад цэв хүйтэн байсан ээж хүү хоёрын биес хөлөөс эхлэн дулаацж эхлэв. Доржин амин сүнс шахагдан эзэн биеэсээ хизээ мүдгүй салахад бэлэн болж хөлийнхэн жигчээ хурууны хумсан чинээ газарт арайхийн тогтон зовж тарчлан дэнжигнэж байсныг дээшлүүлэн голлуулж тавихад доржин хацарт цус буун туярч эхлэв. Хэдийгээр хорлонт муу сүнснүүдийн уршгаар муу бүхнийг үлдэж байсан ч эдгээр гурван хүн үлдсэн насандаа үйлээ эдлэж дуусгагаар ийхүү тэнгэрийн онгодоор дахин амьлав. Хийсэн үйлээ дуусгаагүй эсвэл ямар нэгэн мууг үлдэж байсан хүмүүс хийсэн муу үлийнхээ хариг заавал эдлэж дуусгаснаар дараагийн төрлөө хурдан олж дахин төрдөг жамтай. Үйлээ барж дуусаагүй сүнснүүд махан бие орхин тэнгэрийн орноо зорвоос завсрын ертөнцөд хадагдан шаналж үйлээ дуустал завж тэдний үр хоожоос өвгдээдсийн муу үлээс төлөвлөсөн завдаг тул бүхтэн их зайрантан тэднийг ийхүү хүний ертөнцид нь үлдээв. Сүглэгмаагийн хэвлээд бүрэлдэн тогтоод 2-7 хоног болсон ургийг нэгэнд хүний хорвоод тэмүүлээд ирсэн зовсон сүнсний дараагийн төрөл тул бүхтэн онгод замыг нь цэвэрлээд төрүүлэхээр үлдээв. Одоо тэдний жаргах зовох тэдний үүлээс шууд хамаарна. Нэг ёсондоо тэд одоо л жинхэнэ хүний амьдралаар амьдарч жаргах зовох, гуниг баярлах, уйлах сэтгэлтэй жинхэнэ хүмүүн ёсоор аж төрөх үүд хаалга нь нэгджээ. Нэг нутгийг эзэгнэн сууж газрын судал, газрын эрчмийг эзэмшин нутгийн зон олныг зовоогоод байсан хар их хүчийг дарсан тэнгэрийн улаачид хийсэн үйлээ дуусгаад ачааллаж эхлэхэд нэгэн өргөөний 4 зайран 2 удган тулгад хүйд баярлсан талархснаа илэрхийлээд холбоо барих дугааруудаа солилцоод хөдөлцгөв. Тулгад хүү нилээд чилээрхэн ядарсан ч түүнд дуусгаагүй нэг үйл үлдсэн нь ямар ч гэмгүй атлаа хорлонд хар сүнсний хорлолд өртсөн цоодол арсланг эдгэх байв. Ачаа бараагаа баглаж бэлдсэн аав хүү хоёр машинаасаа хөдлөж тулгад хүү мэлмитэн харснаар цоодол арслангийн байгаа газрыг баримжаалан аавыгаа чиглүүлэн явв. Сүлдээ тэргүүндээ залж амин сүнсээ голлуулсан 3 хүн амгалан гэгчин нойрсон. Цоодол арслангийн эхнэр эхэд өвдөж шаналгах эр нөхрөө асран нөхрийнхөө өдрөөс өдөрт дордож буй биеийг хараад дэмийл нуугдаж уйлахаас хэтрэхгүй. Цагтаа аймгийн арслан болж бүхийн дивжэн дээр аархаж авсан сайхан хань нь эхэд турж идснээс жигтэйхэн хөнгөн болж хэлхээтэй яс мэт санагдана.
Хоёр шанааны ясан таван нүд нь гаргалж чихэн дэлдийн удаан хэвтснээс хоёр сүүжин цоорч мариагаа алдсан гар хөл нь арьсандаа хучигдсан хэрцгэр яс мэт санжигна. Олон ч эмнэлгээр явж олон ч домчин гар дамжсан ч тэрэг их тэмдэггүй өвчнөд шаналж оншин тодорохгүй зовох эр нөхрөө ингэж зовоохоор Тэнгэрийн орноо зориосоо ч гэж заримдаа боддог болов. Гэвч нэгэн насны хань 5 хүүхдийнх нь эцэг сайхан ханаа нэг л өдөр байхгүй болчихгүй гэхээс үгтлээ. Хань нь учиргүй ханиалган цусаар бөөлжиж үгч дуугарч чадалгүй царай нь цэлдэг хөх болж эрэхэд ингээд л үгчгэн гижүү гэх аимшигт бодолд автсан эхнэр нь гэрээсээ гараад нуугдан уйлж суудал суудлын жижиг тэрэг тэднийхийг зорин ирж байгааг хараад ах дүүсийн нэг нь ирэв гэж таамагласаар бушуухан гэртээ орж нүүрээ угаагаад гаднаас эргэсдгийг тосгоор эргэж гарав. Машинаас нэг жаахан хүү эдэрмэг насны эр хоёр бууж ирээд амар минь мэдлцээд шууд гэрлүү алхахад эхнэр хориглохоор замыг хөндөөлсгөөд "Ажоо минь холдож үз. Зовсон хүн туслахаар ирэв бэ" гэсэн жаахан хүү шуудхан гэрлүү яваад орчход эхнэр гайхсхийгээд даган оров. Хүү цоодлын өмнө зогсоод хэсэг харзанснаа эхнэрт хандан цагаан суу улаан утас амь гарцдах шар хүзүүд хонь бушуухан бэлтгэхэд эхнэр ягаад ч юм эр нөхөрт нь туслах Тэнгэрийн хүү ирэв гэж итгэн бушуухан хөдлөн хэлсэн зүйлийг нь бэлдэж бэлчээрт гарсан хоньныхоо араас хүүхэд мордуулав. Аяга сүйтэй цай ууж хар хөлсөн асгарсан хүү хуй худрагаа зэхэн бөөлөхөд бэлтгэхэд түшээн сүүргэн тэнгэрт даатгав. Хүү дуудлага тамгалгаа хийн бөөлж эхлэхэд гэрийнх нь хаяанд муур дуурах шиг болж гэрт байхсаж жигтэйхэн цочив. Хүүгийн хөдөлгөөн хурдсан хэнгэрэгний дуу гэрт зуурайтна. Хаанаас ч юм бэ хар муур гарч ирээд хаашаа орохоо мэдэхгүй ийш тийшээ өсчин сандрангуй ихэд хүүгийн хөдөлгөөн улам түргсэн өнөөх муур гэн сар гэрийн зүүн хатавчаар гараад нарны гэрэлд сарних мэт алга болохыг гэрт байхсад хэртхийн харж байлаа. Тэнгэрэгний дуу тэнгэрийн дуу мэт нүргэлж цодол арслан нэг сайн огойд зангидсан гарын чинээ нөжирцэн цус гараад буцаж хэвтэв. Арслангийн биес гарсан цус хэсэг хэсгээр бутран бөөн бөөн хар ут үүсгэд хард суусан эхнэр хүүхдүүд нь айн бөөгнөрч сув. Өнөөх бөөн бөөн хар утнууд тэрүүхэндээ ярзганаж байснаа нэг нэгээрээ утаа мэт сарнин арилахад арслангийн царайд улаа бутран галз цоггүй ялтганаж байсан хоёр нүдэнд ож татан гэлдагнав. Нөхрийнхээ би харсаар байтал элт сэргээд ирсэнд эхнэр нь баярлан өндөлцөн. Цоодол арслангийн би чингээд байсан харын хорлолыг зайлуулсан бүхтэй их онгод сүүгээр биеийг нь угааж галаар ариулаад улаан утас шившин хүзүүнд нь зөөж өгөөд бэлчээр дээрээс барьж ирсэн шар халзан хоныг цоодол арслангийн амны оронд амийг нь төвчгээр малын буйныг нь авахаар магнаа дээр нь гараа тавихад хонь майлсаар шээс алдан хэдэн хоргол унгав. Дараа нь хоньыг гэрээс туун гаргаад хандсан чигт нь явуулж хойноос нь бүү яваарай гэхэд хонь гэрээс гараад зүүн хойд зүгийг чиглэн хар гүйхээр явж одов. Үүлээ гүйцээж дууссан бүгдээ хонгодоо мордуулсан тулгатхүү хуй худрагаа тайлаад биенд ордож нүднээс гарсан цодол арслантай жаал хуужилт суугаад явах болоход ихэд баярлсан эхнэр нь өгөх байхаа олж ядан сандарч цагаан идэ халуун хушууд хонь бэлгэлснээр аав хүү хоёр урд холын аянаа дуусган гэрийн зүг явцгаажээ. Жигтэйхэн ихүүл явдалтай жигтэйхэн урд зүүд зүүдлэн унтаж байсан дорж сүглэгмаа тэрэм гурвыг гэнэтхэн асгарсан бороо сэрэж орхив. Тэд ягаад гадаа унтаж байгаагаа мэдэхгүй сэрсэн дороо юу болоод өнгөрснийг ухаарчээ. Гэр нь аянган цохигдсон юу ч үгүй шатаж тэр гурав өмссөн хувцас хэдэн малтайгаа үлдснээ ойлгов. Хар усан борооноор хаана хоноглохоо мэдэхгүй гурван хүн хэдэн биесээ харан гайхснаж байснаа дорж эр хүн гэсэндээ гэрээс холгүй байх морин тэргийг чирч ирэн дээр нь хэдэн эсгий хаяад доор нурч хэвтэв.
Хэрэмхүү аянгийн дуунаас айн аав ээжийнхээ голоор шурган ээжийнхээ мөөмийг барин эрхлэхэд цуглэгмаа анх удаа хүүгээ жинхэнэ эх хүний хайр шингээсэн үнсэлтээр үнсэв. Одоо гурлаа яана. Ингээд орох хоронгүйооч хаяггүй болчихлоо гэсэн цуглэгмаагийн дунд айсан өнгө цухалцахад за яах вэ хөө. Амьд ус аргатай болж л даараа. Харин ч гуруула амьд минь үлдсэн нь их юм гэсэн дорж цуглэгмаагийн хажуугаар орж хэвтэв. Дорж орхиод гарсан эхнэр хүүхдээ жигтэйхэн санан цуглэгмаа бодон хамрын самсаанд шархирав. Би одоо яаж тэнэгдэхээрээ эхнэрийнхээ төрсөн дүүтэй ирээд наалтчихдаг байна. Хөөхий сүнжид маа минь надад голтоорд л гомдсон бахаа да. Би гэж тэнэг толгой төрөөд удаач үгүй нэлэх биетэй байхад нь хормын дунд туссан гаятай цуглэгмаагийн дээрээ наалтчихдаг. Эвээ миний хүүхдүүд жигтэйхэн том болцгоосон байх та. Сүнжид маа минь чи минь хэдэн хүүхдээ аваад хаашаа явчихсан юм бэ дээ. Хүүхдүүд минь үлсэж даарч байгаа болов уу? Хаяад байсан аавда гомдож аавыгаа үзэн ядаж байгаа болов уу? Ягаад ч юм бэ дорж урд нь огт боддоггүй байсан эхнэр хүүхдээ бодож өөрийгөө зүхэж хэвтэв. Доржийн бөөрөнд наалдан хэвтсэн цуглэгмаач мөн адил эгчийгээ бодно. Би мөн ч тэнэг хүн шүү. Нэг ихийн хэвлэгээс цувран мэндэлсэн ганц эгчийгээ хэдэн ил хүүхдэд нь үлдээчгээд эр нөхрийг нь өөртөө оруулчихдаг. Хөөхий эгч минь өндөр настай ээжийн аав минь надад ямар их гомдсон болоо. Хөөхий ээжигээ өнгөрчөөд багт ч буян санахаа оронд муу эгчийгээ гомдоож л байдаг. Би өөр нь яасан хүн болоод ийм хатуу сэтгэлтэй болчихсон юм бэ? Иш муу эгч минь хэдэн ил хүүхдээ хөгшин настай эцгийгээ дагуулад хаашаа явчихсан юм болоо. Хөөхий аав минь амьд мэндэл байдаг байхаа та. Эгч минь цагаахан сэтгэлтэй юмсан. Ганц ч бол уулзаад уучлал ирж сэтгэлээ дэвтэйгсэн. Мөргөд зөгдөөч хамаагүй эгчээсээ ааваасаа уучлалахгүй гсэн. Цуглэгмаа эгч аав хоёрыгаа бодон багтарч нүднээс бөөн нулимс ас гарна. Хүн сэтгэхгүй, хүн мэдрэхгүй юм байдаг аж. Тэнгэрээс зарлигдсан их хүлийг гүйцэтгэж дууссан тулгад Бэхбаатар хоёр гэрийнхэнтэйгээ холбоо барьж шууд Хөвсгөл аймаг явах ажилдаа болсноо хэлээд багшийнх руугаа давгицгаав. Тулгатын хийх гэж буй уйл түүнд тулгарх бэрхшээлэг урьдчилж харсан багш нь амин сүнсийн илгээн отгон шаваа хамгаалж эцсийн мөчөд хорлонд хар сүнсний илгээсэн үхлийн суманд оногдоод унахад тулгат хүүгийн эх онгод бүхтэн их зайран улаачийнхаа замыг хоёр гар дээрээ тэнгэрт дэгдээжээ. Тулгатын хийх гэж буй уйл түүнд тулгарх бэрхшээлэг урьдчилж харсан багш нь амин сүнсийн илгээн отгон шаваа хамгаалж эцсийн мөчөд хорлонд сүнсний илгээсэн үхлийн суманд оногдоод унахад тулгат хүүгийн эх онгод бүхтэн их зайран улаачийнхаа замжийг хоёр гар дээрээ тэнгэрт дэгдээжээ. Тэнгэрийн үүлэнд замчилсан ачид багшаа халуун амсгаатай байгаа дээр нь очиж золгохоор тулгат хүү бочимдан яарч Бэхбаатар хэрэндээ л хурдлана. Балжитай удганы сүнсэн бие нь тэнгэртээ дэгдэж махан бие нь эмнэлэгт сэхэн амьдруулах тасгийн эрчим дэмжлэгээний орон дээр амгалан гэгчин нойрсоно. Хүүхдүүд ахан дүүс шавнар нь эмнэлгийн хүлээлгэн өрөөгөөр дүүрэн хүмүүс эмчлэгч эмчээс нь ямар нэгэн хариу сонсчих санаатай багшралдан байвч биеийн байдал хэвэндээ гэхээс өөр зүйлийг эмч хэлэхгүйгээр 8 хоног болов. 8 дахь хоногоос зүрхний цохилтон сулран пүүс сунаж эхэлжээ. Бэлгийн тооллоор үргэлжилсэн муудрууд эхлэхэд ганцхан хоног дутуутвал балжтай удганы шавнар хоорондоо хэлэлцэж үр хүүхдтэй зөвлөлдөөд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр насан өндөр балжтай удганы махан биеийг 5 хоног үргэлжлүүлэх муудрыг давж гарч чадахгүй гэдэгт итгэцгээсэн тул амийг нь торгоож байсан аппаратуудыг салгав. Гэсэн ч тэдний төлөвлөснөр болсонгүй. Аппаратыг салгаад махан бие нь хадан бие зорьсонгүй зүрх нь үйлэлэг цоглон бүүс нь тэр чигтээ унсангүй өдөр хоногуудыг өнгөрөөж байлаа.
Апрал салснаас нэг өдрийн дараа түүний отхон шав тулгад хүү аавын хамт хүрэлцэн ирэв. Тэнд байхсад бүгд л тулгад хүү түүний аав Бэхбатар нэрийг хүндэтгэн угтав. Балжидаа утхан байнга л тулгад хүүг ярьж отхон шавийнхаа эр чадлыг багтан ярьдаг тул тэдгээр хүмүүс бүгд шахуу тулгад хүүгийн ичнэ танилуд болцгаажээ. Багшийнхаа өдөрж доройтсон махан биеийг харж үнээс сүрс алдсан тулгад хүүгийн нүдээр нулимс гэлтгэнэн өдөл буурал багшийнхаа толгойн тушаа сөхрөн суугаад судснууд нь хагарч хөхөрсөн гарыг нь халуун дотноор атгахад багшийн нүднээс ганц тусал нулимс гэлтгэн унаж шанааг нь даган бөмбөрөв. Багш минь дээ, таны минь хүний хорвоод хийх үйл дуусаагүй байсан шүү дээ. Өшөө олон хүнд зөндөө олон буйны үйл үлдэх байсан. Гэтэл миний өмнөөс очоод хар хорын суманд оногцчихдог. Тулгад хүү өөртөө харуулсан халаглана. Насан өндөр балжтай удганыг нарт ертөнцөөс үдэхээр цугларсан ойр дотны олон хүмүүс эмнэлгийн үдийг сахиад яг 6 дахь өдөр болов. Үргэлжилсэн муу өдрөө дуусч сайн өдрүүд ирэхэд 4 өдөр шөнө багшийнхаа дэргэд байж махан биеийг нь асарсан тулгад хүү багшийнхаа биеийг дэгдэж эцсийн замт нь үтгэхээр хуяглав. Хүүгийн нүдийг нулимс бүрхэн сэтгэл дүүрэн гуниг хурж хоолойд нь гашуун нулимс тэглэвч амин сүнс нь тэнгэрт дэгдчихсэн хайртай багшийнхаа махан биеийг тарчлаахыг хүссэнгүй. Хүү хуйг хударгаа ундаалаад хэзээ нүдэн бөөлж эхлэв. Тэнгэрийн дуу ширүүсэн хүүгийн хөдөлгөөн хурдсана. Хайртай багшаа эцсийн замд нь үдсэн тулгад хүү хувцс хэрэглэлээ тайлаад эмнэлэг ороход балжидаа удганы үр хүүхэд ахан дүүс олон шавнар нь удган хөгшний эцсийн амьсгал тасрахыг хүлээн барайнд сууцгааж байна. Тулгад хүү хадаг суу бариад багшийнхаа хэвтэж өрөөнд ороход хүүг ирэхийг хүлээж байсан аятай удган багш нь эцсийн амьсгалаа ихэр татан аваад үдийн нойронд автав. Хүү багшийнхаа аманд сүү дусаагаад толгойг нь цэнхэр хадгаар бүтээж сүүлчийн удаа багшийнхаа бүлийн гараас адис аваад гарч ирэхэд отхон охин нь ихэр татан уйлж мууран унав. Хүний найдлага эцсээ хүртэл тасардаггүй аж. Хайртай ээжийг нь одоо амьд гарах найдлагагүй гэд аппаратуудыг нь салгахад тэр олон шавнырийнх нь хэлснээр боллгүй муу гэд байсан тэр олон өдөр хоногуудыг даваад гарахад одоо л ижийн минь сэргэн ижийн минь ямар өвчин хууж хэлж байсан биш босоод ирнэ гэсэн горь найдлага тасралгүй нэг өдөр босоод ирэх байхаа гэсэн сэтгэлээр өөрийнхөө хуурч байсан охин ийхүү найдвар тавиад хүлээгээд байхад яваад өгсөн ижээдээ гомдох мэт ихэр татан мэгчсээр муурч унав. Эмнэлгийн ажилчид сандралдан бүсгүйг хүлээн авах тасагтай хэвдүүлж тайвшруулах амжилтыг хийж бүсгүйн бие давхар болсныг арга гэрийнхэнд нь дуулгав. Нэг нь нартаас буцаж байхад зөрөөд нэг нь нэрдэг тавилантай аж. Нэгэн сайхан их тэнгэрт суудалтай их удхан ийхүү нарт ертөнцөөс буцаж түүний үр хүүхэд олон шавнар нь өнчрөн хоцров. Удган ихийн ажил явдал сайхан болж өнгөрчээ. Хөгшний хойдын буянд зориулан орон нутгийн удирдлага сувраг босгон тулгад хүү багшийнхаа сувраганд мөргөөд гэрийнхээ зүг буцлаа. Түмний үйл барагдашгүй тэнгэрийн үйл яндашгүй их ажээ. Дарив хөгшний бие чилээрхэн хэвтэрт орсон тул сүнжидмаа яхаа мэдэхгүй тэвдэн сандарч байлаа. Гэвч тэрээр одоо ганцаараа толгой даан бүхнийг шийдэх биш түүнд аавынх нь үеэлдүү туслан ихтэм болж байна. Аавыгаа сумын эмнэлэгт хэд хоног хэвдүүлээд гаргасан ч биеийн дээрдсэнгүй дарив хөгшин хэдэн ач нарынхаа дууг сонсож байгаад нүд анин гэж зөрүүдлэх тул яаж чадалгүй гэрт нь гаргажээ. Угаасаа эмнэлэгт хэвдсэн эмчилгээ авахгүй байгаа нь өдрөөс өдөрт мэдэгдэх тул сүнжидмаа ийхүү аавынхаа уеэлдүүтэй ярилцаж байгаад хөгшнийг гаргажээ. Аав нь байс гэдэл ухаан балартаж цуглагмааг дуудан эсвэл талигач болсон эхнэрээ дуудаж овоо гайгүй ухаан орохороо сүнжидмааг хажуудаа суулгаж духан дээр нь үнэрлэж нэг их санаа алдаад аав нь охиноо
Мөн шиг зовоож байна да. Миний охин аавыгаа нүд анихаар үеэл ахаараа заалгаад тоогоо гэгч самгантай заавал уулзаарай. Тэр самганы хүү аавынх нь төрсөн ганц хүү чиний төрсөн анх юм шүү. Миний охин ухаантай. Тэдэнтэй танилцаж удам судраа мэдээд ав. Ож мо чамдач тэр энэ үр хүүхдүүд чинь тэр хэрэг болно. Гэх тул сүнждмэ аавынхаа яриад байгаа тогоо хөгшнийг олж уулзаж амьд мэнд дээр наавтайгаа уулзуулахыг туйлаас ч чухалжилж байна. Аавгаах нь ухаалаг сайн хүн тул үеэл ахыгаа тэнгэрт халахаас өмнө төрсөн хүүтэй нь уулзуулахыг хичээж тэдний хаягаар сумын шуудангаар цахилгаан илгээв. Дээр очихт нь тогоо хөгшний бие өвдөж хот хүрээ бараадсан гэж байсан тул тэдний гэртээ ирсэн байгаасаа л гэж дотроо залбирч байв. Үеэл ахыхаа ганц охиныг өвчтөе хүн сахиад ядрахгүй гэхдээ өөрөө хідэн хүүхдтэйгээ ээлжлэн цахилзана. Үеэл ах нь байсгээд л сүглэгмээ охиноо дуудахыг хэд хэдэн удаа сонссон өвгөн сүнжидмаатай ярилцсан сүглэгмээг дуудаж ирүүлэхийг ядхав. Сүнжидмаа хэдийгээр төрсөн ганц дүүгээ дуудаж аавгаа эцсийн замд үдэхээс өмнө уулзуулахыг хүсвч түүний гаргадаг ааш авир зан турх бодогдоод хэсэгтэй л азнав. Гэвч хөгшин эцэг нь төрсөн охинтойгоо уулзахыг хүсээд байгаа нь илт мэдэгдэж буйж өөрт нь хэлж чадахгүй зовоод байгааг мэдрэх тул яаж чадалгүй дүүгийнхэнтэйгээ холбоо барих утсан залгавал холбогдохгүй байсанд доржийн дүү рүү залгаад үнэн учраа хэлж тэдэнтэй холбоо барьж өгөхийг гуйвал сүнжидмаа эгчтэй хэдийн сайнж сүглэгмаад дургүй түүнтэй орооцолдохыг хүсдэггүй залуу дуртай дургүй зөвшөөрч хэлт болгохоор болжээ. Доржийн дүү сүглэгмаад хэлт болгох эсэг хэлт болгосон ч сүглэгмаа эрэх үгүйг мэдэхгүй сүнжидмаа дотроо дорж сүглэгмаа хоёрыг битгий ирээсэ дахиж миний нүдэнд битгий харагдаасаа гэж хүсвч өдөр цагаар дордох аавыгаа өрөвдөн басгүй сэтгэлийнхэн гүнд төрсөн дүүгээ хүлээгээд байгаагаа мэдэрнэ. Болдогсон бол тэднийг ор тас мартаад өгшин эцгээ эцсийн замд нь үдсэн ч дуудмааргүй байвч сэтгэлийн гүнд төрсөн дүүмэн шүү дээ гэх нэг бодол нуугдчихаад түүнийг тарчилгаж байлаа. Доржийн дүү залуу хулгасаар ахынхаа амьдарч байгаа газарт очивол тэдний том жижиг гэр үгүй болж оронд нь нэмүү жижигхэн гэр боссон байгааг хараад ихэд гайхсан ч гадна очоод нохоо хорио гэвэл гэрээс тэрэмхүү гарч ирээд нохоогоо хорив. За одоо нөгөө авгаал балаарч өгөх бах та. Бушуухан шиг сүнжидмаагчийн хэлснийг дамжуулаад чимээгүйхэн гарахаас нэг айлын хоёр хүүхэд байж яаж нэг нь бурхан шиг нөгөө нь шолом шиг байдаг байна. Дорж ахч гэсэндээ тэр олон хүүхдээ сайхан эхнэрээ орхичхоод яаж тэнэгдэхээр энэ шуламтай ирээд наалтчихдаг байна. Залуу хоромхон зурд ийм бодоод гэрт оров. Дорж хойморд цээж нүцгэн сууж сүглэгмаа гэрийн зүүн талд цай удалж сууснаа залуу хараад дуу алдан босч "Өө, миний дүү сайн явж ирв. Үгүй ингээд нэг ороод ирдэг ааштай юу да? Алин миний дүү ийшээ сув" гэж ихэд уриалгахан урихад баггүй гайхсан залуу сайн явж ирлээ. Та сайн сууж байна уу? Гэд сүглэгмаагийн заасан зүгт сув. Дорж дүүгээ ирсэнд ихэд баярлаж байгаа бололтой нүдэн гэрэлтэн ээж ах дүү нарыгаа асуун олон үг болов. Тэдний гэнэт ингэж өөрчлөгдсөн залуу жигтэйхэн гайхаж байлаа. Сүглэгмаагийн хоёр гардан барьсан цайг авч амсаад тавьсан залуу түүнийг жигтэйхэн сайхан зантай байгаа дээр нь зорж ирсэн мэдээгээ дуулгачаад бушуухан гарахын төс болж сүнжидмаа эгчийнхээ хэлснийг нэг бүрчлэн хэлээд цайгаажуулгүй гарч одов. Дүүгийнхээ байгаа байдлаас өөрсдийг нь жигшээд байгааг ойлгосон дорж үгэд уугүй хүрлээж сүглэгмаа ордуу тавин уйлна. Тэнгэр минь, миний аав минь охиноо өшөө. Тэнийг ухаангүй охиндоо хичнээн гомдож байсан болоо. Охиноо өшөө аав минь. Хөөх юм уу хич минь. Хэдэн ял хүүхдтэйгээ өвчтөе эцгээ арсраад яаж зовж байгаа болоо. Би явах минь. Аавыгаа өгөхөөс өмнө уулзах минь. Муу ихчээс өршөөл гуйж
Аавыгаа нүд антилтын болох минь. Хэсэг уйлд суусан сүглэгмаа гинэтхэн ийн хилээд босоход сэхээ авах шиг болсон дорж сүглэгмааг тэврэн тайвшруулад тэд гурвал даруй хөгшний төрсөн нутаг руу явахаар болов. Угаас энэ нутагт энэ газар тэдэнд шингэх газар ч үгүй мэт санагдаад удаж байж. Харсан хүн бүр тэднээс зайгаа аван зугтаж минд мэдхэн бүүхэл салхин дагуур нь гарахаас сэжиглэн тэднийхтэй буухан битгийг л саахалт буухайлч олдохгүй ганц хэрээр гурвуулхнаа байж хаяа нэг сум орохороо амтэн хүний хил амны бай болсоор явж дэлгүүр орж хэрэгцээтэй зүйлсээ аваад л гэртээ ирдэг болжээ. Тэдний аль алинд зориод очих ахын дүүс найз нөхөд үгүй мэт болж гурван биенээ хэдэн малтайгаа харсаар уджээ. Гэтэл өнөөдөр доржийн дүү тэднийг зориод ирсэн ч урдаа тавьсан аяхтай цагаач уулгүй гарч одсон нь тэдэнд ихийг бодогдуулж байлаа. Дорж ч бас хэдэн хүүхдээ сүнжид магаа тасалгүй ихээр санах тул ядаж хэдэн хүүхдийнхээ барааг холоос ч болов харж явахыг хүсэн тэд бүр мөсөн нутаг салгин явахаар шийдэцгээв. Эхлээд аавынх нь би муу агаад бол сүглэгмааг хүүдээ нь маш их хөлсөн явуулж араас нь дорж хэдэн малаа дуугаад гарахаар тохиролцжээ. Дарвийн талаар хил мэдээ авсан тогоо хөгшин очих уу байх уу гэж тэнэгэлзэн 3 хоног. Дарвийг үхэл амьдралын зааг дээр динжигнэн буйг цахилгаан мэдээн дээрх хэдэн үгнээс ойлгосон ч яг тийм үед нь зорж очиод уулзна гэхээс зүрх үхээд айгаад байлаа. Магадгүй дарив минь хүү бид хоёрыг л хүлээж байгаа ах. Хэрэв бид хоёр очихвол хүсэл нь биелээд үхчих юм билүү? Тэрний оронд очихгүй байвал хүүтэйгээ уулзахын тулд хэдэн өдөр сар магадгүй жилч илүү амьдрах юм билүү? Тогоо хөгшин өөртөө ийхүү шогшровч дотоод сэтгэл нь дарвийг амьд дээр уулзахыг туйлаас хүсэн тэлчлэнэ. Эцэст хөгшин дарвийг амьд мэнд байгаа дээр очиж хүүтэй нь уулзуулахаар шийдээд хүүдээ хэлж тэд өглөө эртлэн гарахаар болцгов. Дарвитаа уулзна гэхээс хөгшний нойр хүрсэнгүй. Зүрх нь түг түгхийн цохилж залуу цагийнх шигээ догтлоно. Тогоо хөгшний цорын ганц сэтгэлээ өгсөн хүн нь дарвил байсан. Тэр ч хэрээр дарвийг өдийн насалтлаа хүлээж аавтайгаа жигтэйхэн адилхан хүүгээ нүдний цөцгийн мэт хайрласаар хүүтэйгээ өдөлж аваач. Хөгшин нэгэн насны эрхэм хүн дарив хөгшинтэй уулзахаар хэрэндээ л өөрийгөө бэлдэж нэг их зүгэд байдаггүй алтан эмгээ зөөж тэр нэг жил бэрийнхээ хийж өгсөн цэцгэн хээдэ хүрэн торгон дээлийг өмсөж толгой дээр өнгө дагав бүрх малгай хазгайдуулан тавиад даривтай хизээ нэгэн цагт уулзахдаа өгөндөө гэд залуу сайхан байхдаа дурлаж байсан цаарал торгон дээлийг эвхэж тэврээд хүүгийнхээ машины урд суудалд залран сумын төв рүү явв. Хөгшний бодол тэргийн тэмдэггүй тэнүүжлэн өрчгөр хазар дээгүүр нь ганц нэгхэн дусал нулимс бөмбөрөн унахад жолоо баринга нүднийхээ булангаар ижээгээ байн байн харж аваа хүн ээжээ та яаж байна? Дотор нь муухай оргоогүй эз? Жаахан хямраад байна уу да? Зэргээр санаа тавина. Тэр бүрээд толгоос ихсрэн хариулах тогоо хөгшин түмэн зүүдийн бодолд автан хямарч байлаа. Төвшингийн хувьд хажууд сууж яваа ижийг л илүүтэй өрөвдөхөөс дарив гэдэг хүний талаар ямар нэгэн төсөөлөлж байсангүй. Яалтчгүй төрсөн эцэг чинь үхэхээс өмнө очиж ууз гэж шавдуулсан ихийнхээ хүслийг биелүүлж яваагаас биш төрсөн эцэгтэйгээ уулзах талаар сайн муу ямар нэгэн дүр зурглал түүний ой тоонд огт буухгүй. Аргач үгүй үсттэй ихийнхээ хэвлэлд бүрлдээд хүн болж төрөх гэж байхад нь хаяад явсан эцэг хүн түүний амьдралд ямар нэгэн байдлаар ямар ч хамааралгүй байсаар өдий хүрсэн. Түүнийг өдийн насалтал ганцхан ижийн л түүнтэй байж түүний бүхий л амьдралд ганцхан ижий бурхан байсаар ирсэн. Сайн ч муу ч ямар ч үед эцэг гэх хүний бараа байтугай нэрнж байдаггүй байсаар өдий хүрсэн юм чинь. Өөрөө өчнөө хүүхдийн аав, өчнөө ач зээгийн өвөө болсон ч миний төрсөн эцэг хаана байгаа бол уулзахсан гэх бодол огт төрж байсангүй. Хөөхий ээж нь л аавыг нь дурсан ярьж жигтэйхэн сайн байсныг нь хэлдэгч насанд хүрч ухаан орсон цагаасаа
Төвшин түүнд нь этикэ байжгсан юм чинь. Аав гэж дуудах ямар байдгийг төвшин мэдэхгүй. Аав гэдэг үг зүрхний хүнд хадгалагдах ч тэр хүний талаар ямар нэгэн төсөөлөл бодол түүнд огт төрдөггүй байсаар өдий хүрчээ. Ийм хоёр хүн амьдралынхаа эцсийн мөчийг үзэхээр үхэл амьдралтай тэмцэлдэж буй дарив хөгшнийг зорж явлаа. Сүнжидмаагийн заасан газарт очихоор машин хөлгөлөн гарсан суглагмаа замдаа товдон уйлж явав. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь нүдний өмнөр жирэлзэн төрсөн ганц насан өндөр аав ээжтэй дандаа л муулийг хийж явснаа бодхоос л өөртөө гомдож сэтгэл нь давчтана. Чөтгөрт хорлогдсон аятай би яагаад дандаа тийм муухай юм хийж байсан юм бол? Яагаад гэсэн бодол хөвөрнө. Зам зууртаа ганц хоноод аавынхаа төрсөн нутгийн захад орж ирсэн суглагмаа ямар нүрээрээ эгчийнхээ аавынхаа царайг харна гэсэн бодол нутгаас гарснаас хойш анх удаа төрөхөд буцаад зогчмаар санагдсан ч аав чинь үхэл амьдралын загт дэнжигнэж байна. Хүний төрсөн охин мөн л юм бол эцгийг амьд дээр ирж царайгаа харуулчихад яв да. Аав минь чамд дараа болохгүй. Одоо угаасаа удахгүйц. Би чамайг дуудаж өөртөө төв удмааргүй л байна. Гэвч өвөг эцэг чинь ухаан балардах бүртээ чиний нэрийг дуртаад байна. Гэсэн эгчийнхаа хатуу үгийг санаад буцчихж чадсангүй. Юу л болвол болог. Миний эгч ухаантай да. Арайч намайг түмний нүдэн дээр элдвэр минхэлж заваахгүйц. Хэлсэн ч юу нь яадаг юм. Эгчтэй дандаа л мууг үйлдсэн би чинь аавтайгаа л уулзъя. Амьд мэд дээр нь уулзаж эцсийн амьцгалаа таттэл насрыг. Хөөхий аав минь надад голтой ортол гомдсон л ах та. Ааваасаа уучлал гуйж санааг нь амраагаад мордуулъя. Суглагмаа ийм бодоод дахиад л уйлна. Тэрэмхүү ээжийнхээ хажууд бууран шигдэн ээжигээ уйлах бүрт даган шуугтана. Жолоод шидий суглагмаа дургиж бүхэл замын турш усан нүдэлж аваа бүсгүйг өөрөн ирэхгүй өрөвдөнө. Суглагмаа дорж тэрэм гурвыг нутгийн олон барааг нь харамгц зугтдагч энэ нутагт хүрэхээр их мөнгө амлаж түүний бэлэн тоолон гар дээр нь тавьсан тул жолооч их мөнгөний хэрэгтэй байсан жолооч яаж чадалгүй суглагмааг хүүтэн аваад нутгаасаа гарчээ. Суглагмааг авч явах гэж байгааг нь сонссон эхнэр нь жигтэйхэн уурлан хоригдсон ч нэгэнд хүнтэй тохирчихсан хөдөөхээр эхнэрийнхээ уурлаж хоригдсны ч тоолгүй авч явжээ. Гэтэл энэ хөөрхий бүсгүй бусдын ярьдгаас тээс өөр байж замын турш ямар нэгэн зүйлд гэмшин уйлж яваа нь жолоочийг өрөвдөхөд хүргээд байв. Манай ах нь нэг туйлширхаараа мөн ч ихэд зуулс шүү. Энэ хөөрхий бүсгүйг амилсан шулан мэтээр л яриад байдаг. Гэтэл тээсөөр хүн байж шүү дээ. Жолооч өөртөө ийм бодно. Замын турш уйлсан бүсгүйг хүүтэй хамт заасан айлд нь болгосон жолооч эргэн давхив. Суглагмаа эгчийнхээ заасан хаягаар ирж хашааны гадаа машинаас буугаад орж зүрхлэлгүй хэсэг саатан зогсов. Тус хашаанд хоёр гэр байхаагаад нэг нь аавынх нь том гэр байхыг суглагмаа хараад л танив. Түүний төрж өссөн том цагаан гэр яг л тэр хэвээрээ цавцаанд дүн хийж байв. Ягаад ч юм энэ гэрээс ээж нь гарч ирээд хүүгээ дагуулж ирсэн суглагмаа тос жаван үнсэх юм шиг санагдахад суглагмаагийн нүдээр нулимс бороошин дүүрч хөөхий дөө миний мууж тэнийг ухаангүй охиндоо эцсээ хүртэл гомцоор тэнгэрт утсан байх та. Гээд дахиад л хингэнтэл уйлав. Яасан ч дуустдаггүй нулимсвдээ. Уйлаад л байвал урсаад л байхаж. Тэрэм ээжийнхээ гараас тасаадахад нүүрлөө нь харж бүлдэгнэ. Гэтэл хажууд нь суудлын хөнгөн тэргэрж тоормолцлоод сэвхийдэл зогсоход машинаас настай хөгшин эмэгтэй аавтан жигтэйхэн адилхан хижээл насны хоёр эр буугаад учиргүй уйлж амтсан суглагмаагаас сайн байна уу хөөхөө энэ айл дарвих мөн үү гэж асуув. Суглагмаа толгой дохиод буруу харахад дарвийг өнгөрчихөж гэж бодсон тогоо хөгшний зүрхээр ог хийтэл хатгуулж эртгэн гараагүйдээ харамсан хоёр хөл нь өөрийн ирэхгүй нугаран сөгдчих шахахад хүүн
халамжтай наргагүй түшиж аваад ээжигээ сугадан урагшлав. Цуглагмаа тэдгээр хүмүүсийг хараад аавынхаа аль нэг садынгийн хүмүүс байхаа гэж бодсоор уйсаар байгаад нүдэн бүлцэж хавдсан өөрөөсөө эцсээр даган гэлтрэв. Хашааны хаалга дугуйран хүмүүс орж ирэх чимээнээр тосгор гарсан сүнжид маа ээжигээ сугадан алхаах хичээлээр настай эмэгтэй нарыг эхэлж хараад тогоо мөнгө идэхт зөнгөөрөө итгэв. Гэтэл тэдний араас нус нулимсандаа хутгалцсан цугламаа гарч ирэхийг хараад зогт тусан зогслоо. Зүрхэн чимээтэй гэгчин зохилон баярлсан аль эсвэл айснаа үл мэдэн амьсгалан түргсэж хоёр нүдийг нь хормохноо ус бүрхэн дүүрч өөрийг нь чиглэн алхаж буй хоёр хүнийг бушуухан гэрт оруулаад өөрийг нь хараад гэрвшин зогссон дүүгээ хэрхээ шийдэж ядах мэт хэсэгхэн харж зогсноо угсгийн очиж тэврэв. Хөөрхий минь хүрээд ирж ашгүй дээ. Аав минь чамайг хичнээн хүлээсэн гэж санана. Сүнжид маа дүүгийнхээ зулаа дээрээс үнэрлээд хэнгиндэл санаа алдахад газарт лүг хитэл өвдгөлсөн суглагмаа эгчийнхээ хоёр хөлнөөс зуурн тэрвэрч "Эгчээ, намайг уучлаарай. Тэнэг намайг өршөө" гэд уйлахад жаахан хүү дээрэм дагаж уйлж суглагмаагийн гараас атгаад "Сүнжид маа эгчээ, та миний ээжийг уучлаач дээ. Ээж бид хоёр дандаа өвөө та хоёрын үгэнд орж дахиж та нарыгаа гомдоохгүй. Би дүү нараа дахиж оглохгүй сайн хүү байна аа" гэд уйлав. Өчнөө гомдолтой нь зангираад байсан сэтгэл эмтрэн ээж хүү хоёрыг хараад баярлсан эсвэл гомцсноо эс мэдэн сүнжид маа дүүгийнхээ дүүг тэврээд байлна. Сэтгэл дотор нь хуримтлагдан бугшаад байсан гомдол арилах мэт нулимс бороошин асгарна. Тэр их гомдол цөхрөл хар хорын сэтгэлийг угаах гэсэн мэт эгч дүү хоёр биесээ тэвэр мэгшин уйлна. Хүүдээ хөдлүүлэн гэрт орсон тогоо хөгшний ухан орж гаран дин дун хийнэ. Хоймрын орон дээр ихэд амсгаатан хэвтээ дарвийг харсан хөгшин "Амьд байна шүү дээ" хэмээн зүрхэндээ уулгалаад өөрөө ч мэдэлгүй хоёр гараа сарвайн дарвийн зүг алхав. Тэрүүхэн аягхан шул уугаад усан хулгана мэт хөлрөн хэвтэж байсан даруй хөгшин их хүү хоёрыг хараад өөрийг нь өчнөө өдөр заван шаналгаад байсан өвчнөө умартан нэг л мэтгэд босоод суучихсан байв. "Эшээ, энэ чинь тогоо мөн үү дээ? Мөн байна шүү дээ" өвгөн ийн уулгалаад тогоо хөгшөнтэй мэд мэдэн золгож хоёр хазрыг нь даган нулимс сулдаа бөмбөрөв. Түүний хүү жигтэйхэн сайхан ир болжээ. Төвшин олоон жилийн дараа төрсөн эцэгтэйгээ дахин золгов. 16 настайдаа анх төрсөн эцгийнхээ барааг харж байсан төвшин энэ олон жилийн дараа аавынхаа барааг дахин харав. Тэр жил уулзахдаа сайхан дэгжин ир байсан аав нь насны ирэхээр доройтож туранхай шар хөгшин чөрчийсэн гараараа хүүгээ тэврээд мэгшин уйлд суулаа. Замдаа харин хямраад байсан ээж нь сүрхий биеэ барьж буй бололтой намбатай сууна. Гаднаас орж ирсэн хоёр бүсгүйн нэг нь нулимстайгаа хутгалцаар хөгшин эцэгтэйгээ очиж золгоход ээжигээ дагсан жижигхэн бор хүү мөн л уйлсаар өвөөтэйгээ золгож өвөөгийнхөө хүзүүнээс зүүгдээд авав. Царайлаг залуухан бүсгүй гулав шулавхийн хурдан хөдлөж тэдэнд үйлчлэнэ. Олон жилийн ганцаардал гансарлаа тайлах мэт тогоо хөгшин дарвтаа уулзаж тэд ихийг ярин уйлахтаа уйлд сууна. Дарвийн зүрхэн дундуур морин төвөргөөн тачигнан томоог эцтэй эхнэрээ орхиод салхи татууланд давхиж явсан нь санагдана. Залуу хаалган цагтаа тэр морин төвөргөөнийг жаргал хэмээн эндүрч явсан дарвт одоо тэр төвөргөөн бүхий л амьдралыг нь өөрчилсөн хатуу чанга дарчлаан болон сонсдож байв. Ямар тааж амьд ахуй цагтаа удам залгаах ганц хүүгийнхээ барааг харж халуун гарыг нь атхан зогссон даруй хөгшин зөндөн олон жил зүрхэнд нь бугшсан
харамсал харуулслаа задгаалan тогоо хөгшнөөс уучлал ярин сэтгэлээ дэвтэв. Хүүгээ төрсөн дүүнертэн танилцуулж хэлхийг хүссэн үгсээ хэлж захиасаа захиад эхэд ядрав бололтой амьсгаатан хэвтэв. Тогоо хөгшний зүрхээр байн байн хатгуулавч хөгшин ёо гэж хэлсэнгүй. 14 дугаар хэсэг төгсөв.